бүгдээрэнд нэг өдрийн. За уулзаа үүссэн байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр одоо week 9 ямар байх талаар ярина. За тэгээд бас өөрийнхөө эхлүүлж байгаа хувийн ярилцлагын дансны талаар ярих болно. За эх 7 хоногт одоо шинэ сар эхэлж байна. Тэг өнөөдөр 3 сар. Тэгээд шинэ сард болохоор сар болгоны эхэнд non-farm employment change гэдэг том мэдээ хүрдэг. За тэгэхээр ер нь бол боломжтой ярилцах хэрэгтэй. За энэ долларын индекс monthly chart харагдаж байна. За би өмнөх бичлэгүүд дээр ярьж байсан тэр хэрвээ доллар энэ гапыг доошо сэтгэлээд тэгээд доор нь хаагдах юм бол би доллар дээр bearish байна гэж ярьжсэн. За тэгээд доошо хаагдсан. Тэгээд дээшээр тест хийгээд энэ week дээшээ арилцсан. За тэгсэн ч гэсэн доор хаагдсан тий. За тэгээд 1 сар за 2 сард сая яаж арилцсан бэ гэхээр энд нэгдээд тэгээд дээшээ ингэж жоохон арилчаад одоо энд хаагдсан тийм. За тэгээд би долларыг өмнө хэлжсэнчлэн одоо энд bearish гэж харж байгаа. Доошо энэ ингэж арилцах магадaltaй. За weekly chart дээр харагдаж байна. За энэ бол өнгөрсөн 7 хоногийн high. За тэгээд эх 7 хоногт яах вэ гэхээр миний таамаг бол энэ өнгөрсөн 7 хоногийн high-ыг high-лоо арилжаад тэгээд энэ monthly одоо энэ volume imbalance руу арилжаад тэгээд доошо ингэж унах таамагтай гэж харж байна. За энэ S&P харагдаж байна. За яагаад би S&P-г одоо анализд оруулж ирсэн бэ гэхээр одоо би өөрөө S&P-г арилж эхлэх гэж байгаа өөрхөн хувийн дасан дээр. За яагаад S&P Nasdaq-аас S&P шилжсэн бэ гэвэл Nasdaq бол өөрөө амар volatile өндөр тийм зах зээл. За тийм болохоор ер нь бол жижигхэн дансаар арилжж байгаа болохоор маш хурдан одоо stop loss цохигдох тийм эрсдлүүд байдаг. За эсвэргээрээ S&P бол илүү тийм одоо тийм өндөр volatile байхгүй, тийм амар ширүүн арилждаггүй. Ер нь бол 50 зах зээл. Учир ер нь бол бага дансаар арилжахад зохимжтой гэж үзээд би S&P-г ер нь бол яг өнгөрсөн цагаан сарын өдрөөр өнгөрсөн 7 хоногдоор ер нь бол туршаад tape rating хийгээд дэм арилжаа хийсэн. За энэ monthly chart харагдаж байна тий. За 1 сард S&P high цэг тогтсон тийм all time high. За тэгээд сая 2 сард болохоор ингээд доошоо арилцсан. Тэгээд ингээд доошоо арилцахдаа өмнө нь бүрэлдсэн байсан энэ volume imbalance-ыг ингээд доошоо арилчаад энд хаагдсан байна тий. За тэгээд миний таамаг юу вэ гэхээр энийг дахиж retest хийгээд тэгээд зах зээл доошоо арилжах байх гэж би бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол bearish biasтай байгаа гэсэн үг. За энд weekly chart харагдаж байна. За weekly chart дээр бидэрт aim volume imbalance байсан тийм үү. Энэ одоо яаганаар тэмдэглэсэн. За энэ volume imbalance-ыг доошоо сэтэлээд тэгээд сэтэлснээсээ хойш сэтэлэг ерөнхийдөө уусаа энэ чинь өөрөө bearish одоо volume imbalance байсан. Тэгээд энд нэг арилцсан тийм үү. Энд нэг арилчаад all time хийгээд тэгээд энэ доор хаагдсан. Энэ гол зэгт. За тэгээд дахиад дараагийн 7 хоногт дахиад дээшээ арилцсан ч гэсэн энэ хаяа авч таагүй. За тэгээд дахиад доор хаагдсан. За энэ ч гэсэн өдөр харж байна те. Энд дээшээ арилцсан ч гэсэн дахиад lower low хийгээд яваа. Үгүй те lower high хийгээд яваа. За энэ ч гэсэн lower high. За саяны 7 хоногт нэг одоо high хийсэн тийм. За тэгтээ энэ бол сая ингээд high хийчихээрээ энийг одоо дээш мишээ гэж харах ямар ч шаардлага байхгүй. Уусаал доор байгаа. Тэрний өмнөх 7 хоног бүр ингээд энэ лааны их би бүр энд хурж арилж чадаагүй. Бүр уусаа юу ч хүрээгүй байгаа тийм. За тэгээ өнгөрсөн 7 хоногт болохоор зүгээр нэг ингээд week татаад тэгээд энэ бүр доор хаагдсан. За тэгээд одоо би дахиж ер нь бол ийшээ ингэж retest хийхгүй гэж бодож байна. За дахиж retest хийх юм бол бүр market бүр үнэхээр consolidation бүр үнэхээр замбрааг үнэх
яг ингээд range одоо хөдөлгөөнтэй байгаа гэж дүгнж болно. За тийм энэ сая доллар индекс дээр би нэг юм ярих мартчихж. Доллар индекс дээр сая одоо бид нар inside month байсан. Inside month гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо өмнөх сарынхаа одоо trade range-ийг давж арилжаагүй гэсэн үг. Энэ trade range-ийг тийм үү? За энэ юу гэлтэж байна вэ гэхээр зүгээр дараагийн сар эх саруудад илүү том хөдөлгөөнүүд, илүү ийм том ийм одоо candle-ууд, доошо candle-ууд зурагдах магадaltaй одоо арилжах магадaltaй гэж хараад байгаа. Ийм том их биетэй. За тэгэхээр ер нь бол хоёр төрлийн одоо inside day гэдэг энэ бол бас нэг төрлийн inside day. За хичнээн ингээд зүүн дээшээ ингээд энэ өмнөх 7 хоногийнхоо хайг авсан ч гэсэн одоо энэ их бие яваад энэ планы их бие энэ бол яг энэ их биенээсээ ерөөсөө давж арилж байгаа гэсэн. За энийг бас inside day гэж нэрлэдэг. За тиймээс эх 7 хоногт одоо яг ийм амар хоёр талтай урт зүйтэй биш. Ингээд нэг том ийм урт ийм том биетэй ингээд нэг жоохон зүйтэй ч юм те. Иймэрхүү харилцаануудыг өгөх гэж бодож байна. За тэгээд энэ weekly imbalance дээр ерөөс амар харилцсан байна те. Ерөөсөө нэг газар бүр ингээд айгүй удаан ингээд харилцаад ингээд энэ range бүр айгүй удацсан байгаа. За тэгээд би одоо дахиж тэгж дэшээ ингэж харилцсан эндээ ингэж тогтсон зүйл хармааргүй. За ингээд доошоо юм харилцаанууд харж байгаа. За энэ daily chart харагдаж байна. Тэгээ daily chart дээр ерөөд бол би яг энэ хайг яг авахгүй байгаасаа гэж хүсэж исэн. Тэгээд хичнээн би нэг ганц хоёр нэг демо арилж ороод та нарт харуулдаг гэсэн шүү дээ. Тэгтээ ингээд жоохон алдаад байсан. Тэгээд би bearish гээд дандаа л short арилжаанд ороодсэн ч гэсэн ингээд энэ хайг аваад энэ daily chart дээр ингэж арилцсан байгаа тий. Тэгтээ энэ зүгээр одоо яг энэс дэш бол одоо арилж гал тийм ээ. За тиймээс ерөнхийдөө бол зах зээлд бол би одоо bearish би 27 хоног өмнө хэлсэн. Тэгээ өөрийнхөө хувийн арилжааны дансыг нээн гээд за тэгээд хэлснээр нээсэн байгаа. За тэгээд данс маань ийм боёо ерөнхийдөө бол 5k account. За тэгээд энэ аккаунтыг би яаж арилжах вэ гэвэл миний арилжааны size маань зөвхөн нэг контракт арилж байна. За ямар зах зээлд арилжах вэ гэхээр S&P futures contract маркет арилж байна. За тэгээд ямар дүрмтэй арилжах вэ гэхээр өдөрт хэрвээ би нэг арилжаа одоо миний орсон ихний арилжаа маань одоо winning арилжаа байх юм бол би тэр өдрийг өндөрлөнө. За тэгээд зөвхөн өндөр магадaltaй одоо A+ stop-ыг арилж байна. За тэгээд risk to reward ratio маань $1 эрсдээд $2 болно гэсэн ийм тактиктэй арилжна. За тэгээд risk management нь болохоор би нэг арилжаанд зөвхөн 50 дансныхаа 1% буюу $50 эрсдэнэ гэсэн үг. За тэгээд хэрвээ би эхний нэг арилжаа маань алдагдал байгаад тэгээд хоёр дахь арилжаанд орохдоо яах вэ гэхээр одоо stop loss-о 0.5%-аар буруулна гэсэн. 50%-аар буруулна гэсэн. За тэгэхээр $25 эрснэ гэсэн дараагийн арилжаанд. За тэгээд дахиад 3 дахь арилжаанд би алдчих юм бол за $25 эрсэн хэвээрэл байгаа. За энэс доош уулна буулгаад явах хэрэгтэй л доо. Гэхдээ би миний арилжааны данс маань тийм том биш болохоор тэгэж буулгаж явж чадахгүй. Хэрвээ буулгаал явах юм бол одоо $10 stop loss гэвэл бүр хэтэрхий одоо бариу stop loss болчихно. Тэгээд амархан stop loss цогтоод арилжаанаас гарчна гэсэн үг. За тэгээд өдөрт ерөөсөө 2 хон одоо losing trade хийн. За өдөрт би 2 удаа алдчих юм бол тэгээд тэр өдрийг өндөрлөнө гэсэн үг. Тэр нь ойролцоогоор нэг $75 өдөрт алдах юм бол зогсноо гэсэн үг.
За тэгээд ерөөхдөө юм байна. Guys. Тэгээд эх 7 хоногт би бүх харилцаануудаа рекорд хийгээд journal хийгээд явна. Тэгээд дор бүр нь постлаад бас явах. За тэгээд эх 7 хоногт уулзъя. Bye.